За залуусаа аяллаа эхний өдөр болж байна. За тэгээд өнөөдөр бол одоо формула Сингапурт болж байгаа формула 1-ийг бол үзнэ. За тэгээд одоо энэ өмсөн ногоон хувцас маань өнөөдрийн одоо дэмжиж байгаа одоо багийн маань хувцас бол өмслөө. За энэ дээр ингээд та бүхэн ингээд харах юм бол энэ бол урилга нь байгаа. Тэгээд өнөөдөр бас нэг азтай завшаан тохиогдсон. Энэ бол формулагийн одоо 2 удаагийн аварга Фернандо Алонсо гээд тамирчинтай бас уулзах завшаан гарлаа. За тэгээд ямар ч гэсэн аялал бол маш сайхан үргэлжилж байна. За залуусаа бид нар нөгөө алдартай тамирчин Фернандо Алонсо формулагийн 2 удаагийн аварга. За тэгээд домог тамирчинтай одоо уулзах гэдэг ингээд хүлээж байна. Одоо удахгүй орж ирэх гэж байгаа гэсэн. За тэгээд энэ танхим дээр нөгөө Pepperstone Bronco-ийн ерөнхий захирал нь бас ирсэн байлээ. Тэгээд ямар ч одоо Фернандо Алонсотой бас уулзъя. Бас хүн одоо тийм үнэхээр одоо нөгөө төсөөлөөгүй зүйл болно гэдэг шиг. Тэгээд юм шүү дээ. Зарим хүмүүст бол энэ чинь бол амар одоо гоод хүн тийм уулзах хүсдэг багт одоо бид хэд явдал яг формула 1-ийг баг сонирхдгүй ч гэсэн тэгтээ бас уулзаад үзэхэд илүүдэхгүй юм байна. Заасаа. Энэ нөгөө хувцас нь нөгөө бидний нөгөө энэ багийн одоо энэ алдартай тамирчингийн одоо хувцас нь байгаа. Энд тэгдэг. За тэгээ ингээ өмсцэн байна. Yeah, that felt good yesterday. We see how you do more competitive. Even though Saturday sometimes things can change, we lost competitiveness in some of the previous weekends, so we remain calm and let's see what we can do. But so far so good. За энэ нөгөө хүмүүс маань ирсэн ярьж байна. It's such an important session, but particularly here in Singapore, where overtaking is tricky, so the grid position is important. How do you prepare yourself going into a qualifying session with such high stakes? Yeah, well, we have pre-practice 3 now, in 1 hour and a half, so we try to set up the car, the last tweaks on the setup in that session, and then spend time with the engineers. За нөгөө газраа ирээд ирж байна. Шинэ буудагч. За энэ уралдах байгаа зам нь энд байх шиг байна. Окей. За энэ нөгөө уралдах байгаа машинууд нь энд байна. Over at the warp stage. Залуусаа Сингапурын алсын харагчин дотор ороод ирээ суучлаа. За ийм бид юм бас нэлээд том юм байна. Формулагийн одоо үзэж байгаа хүмүүс юм бол одоо та бүхэн харж байл ингээд ер нь ингээд битүү байна. Бид нар болохоор нөгөө VIP хэсэгтээ суусан байгаа. За энийг ингээд харах юм бол ингээд үнэхээр бас хурдтай явд юм байна. Энэ яг уралдааны машинууд нь. За ийшээ харах юм бол энд ингээд гарднууд байгаа. Гарден байна. За тэр бол нэг алдартай Марина би нөө байна. За сайн харагдаж байгааг уу мэдгүй. За эдгээр бол ингэж хараа уралдааны. За энэ бол энгийн судалтай. Бид нар бол VIP-д суусан байдаг юм аа. За үнэхээр сонирхолтой байна. Ингээд Сингаг бол ингээд дэмжигт ингээд харж болж байна. Вау, ийшээ энэ формулаг үзэж байгаа хүмүүсийг хараад бас лолон биш үү. Үнэхээр гайхалтай. За нэг юм хөө энэ да Сингапурын тэгэхээр. За формул бол үнэхээр үзэхэд зүгээр юм байна яг. Өдтөр мэдэрч үзэхэд бол гоё юм байна. За ийм байна да залуусаа.
Үнэхээр гайхалтай. За залуусаа үйл ажиллагаанд орчоод дуусаад явж байна. Одоо бол эндээсээ бол Бали руу явна. За Балид очоод 5 хоноод за тэгээд буцаад Сингада бас хурж ирж хонохоор байгаа. Ямар ч байсан аялал маань үнэхээр сонирхолтой, маш их одоо дурсгалтай өнгөрч байна. Одоо ингээд онгоцны буудлын руугаа явж байна. За залуусаа дуулгах маш сайхан мэдээ байна. Алдарт Формула 1-ийн тамирчин Фернандо Алонсогийн Астон Мартин багийн ориг жерси болон малгайг Pepperstone брокер дээр багада $200 депозит хийж арилжж байгаа залуучуудаа өгөхөр болсон байгаа шүү. Та яг одоо энэ бичлэгний доор байгаа манай эцэг трейдер академи IBI-гаар дансаа нэгээд арилжааныхаа аялыг эхлээрэй.